Та аним үзэх дуртай юу? Хэрвээ энэ асуултад тийм гэж хариулсан бол дэлхий дээр тантай ижил сонирхолтой 3-4 тэрбум хүн байна гэж боддоо. Аним нь Япон улсын үйлдвэрлэлийн 3 дахь том салбар бөгөөд өнөөдөр дэлхийн анимашн зах зээлийн 60%-ийг дангаараа эзэлж байна. Аним үзэж байхад хүүхэлдэйн кино үзлээ гэдэг хүмүүс 90 тойронтой зөндөө л байдаг үстэй. Ер нь яагаад аним хүүхэлдэйн киноноос ялгаатай вэ гэдгийг ойлгох гэж маргаж байхаар зүгээр л энэ видеог үзүүлчихэж болох юм. Аним хэмээх үг нь англи хэлний анимашн гэх үгнээс гаралтай бөгөөд Япон хэлэнд катакана үсгээр анимашныг аним хэмээн бичдгээс уг нэр томьёо бий болжээ. Иймд Япончууд өөрийн улсад үйлдвэрлэсэн бүхий л хөдөлгөөнд дүрст киног хаана ямар студиуд үйлдвэрснээс нь үл хамааран энэхүү нэрлэх болжээ. Гэхдээ зөвхөн нэр томьёогоороо ч биш, олон зүйлээрээ ялгаатай гэдгийг мартаж болохгүй. Анимын түүхийг ярихын тулд эхлээд бид 19-р зуунаас эхлэлтэй манганы талаар ярих хэрэгтэй болно. Манга нь комиктэй хэв маягийн хувьд бага зэрэг төстэйч гэсэн дийлэнхтэй хар цагаан өнгөөр хэвлэгдэн хардгаараа ялгаатай. Хүүхэд залуусын шимтэн унших дуртай, үйл явдал бүрийг зураглан харуулсан олон удаад мангаг техник технологийн тусламжтайгаар амьлуулан хөдөлгөөнд оруулж эхэлснээр аним бий болов. Ерөнхийдөө мангаг анимын кино зохиол гэдэл л ойлгочод болно. Ийхүү Японд хамгийн анхны аним нь 20-р зууны ихэнх буюу 1907 онд гарсан ба Кацуда Шашин хэмээх олон далдаршаагүй уран бүтээлч хийжээ. Үүний дараа 1917 онд анхны мэргэжлийн түвшинд хийсэн бүтээлүүд кино театруудаар гарч эхэлсэн ба Намакура Катанагийн бүтээсэн богино хэмжээний аним хамгийн анхных нь байв. Харин өнөөгийн бидний мэдэх орчин үеийн аниме хэв маяг 1960-ад оны манга зураач анимын загалмай сэцэг гэгдэг Осаму Тезукагийн бүтээлээр дамжин анх гарч ирсэн гэдэг. Жишээ нь түүний бүтээсэн Astro Boy олон ангит аним нь цацагцсан даруйдаа олон сая хүн төрж тухайн цагийн хамгийн алдартай аним тооцогдох болов. Улмаар аним нь 1990 оноос хойш барууныхны анхаарлыг ихэд татах болж Sailor Moon, Dragon Ball Z зэрэг анимууд гарсан даруйдаа дэлхийн 10 гаруй хил дээр орчуулгдан гарч байлаа. 2003 онд гэхэд л бид бүгдийн сайн мэдих Spirited Away бүрийн хэмжээний аним нь Оскарын наадмаас шилдэг хүүхэлдэйн киноны төрөлд ялалт байгуулснаар дэлхийн нийтийн сонирхлыг гүн гүнзгий татаж ирэв. Spirited Away, Hayao Miyazaki. Игдүү хөргөн бяцхан Покемоны тухай өгүүлэх олон ангит аним гэхэд л дэлхийн 183 орнд орчуулгдан гарч 1 тэрбум гаруй хүн үзсэн байдаг бол итгэмээргүйч гэлээ дэлхийн нийт хүн амын 75% нь Наруто анимыг бүтэн биш аль нэг хэсгийг нь заавал үзсэн байдаг юм шүү. Орega honmono no Uzumaki Naruto datte ba yo. Барууны анимашнуудыг бодвол аним нь график төрслөл, уран сэтгэмж, өнгө бодог болон зураачдын өвөрмөц арга барилыг хослуулгаараа онцлог. Жишээлбэл дөрүүдийн царайг хэд хэдэн өнцгөр ойртуулан томруулж, биеийн хилэмж, хөдөлгөөн зэрэг хамгийн жижиг деталагч алдалгүй дүрсэлж харуулдаг. Мөн дүрийн нүүрний хувирал, нүдний харц, сэтгэл хөдлөлийг маш тод бөгөөд хурц илэрхийлдэг нь Япон анимын нэрийн удирч гэж хэлж болно. Тэр тусмаа Япончууд барууны анимашнуудаас тис ондоо арга барилаар дүрийн сэтгэл хөдлөлийг харуулдаг. Эрэхтэй дүр таалагддаг эмэгтэйгээ харах үедээ хамраас нь цус гарахыг та зөвхөн аним дээрээс харах боломжтой. Мөн зарим орчны үзэгдлүүдийг бодит мэд байлгахын тулд 3D болон 2D дүрслэлийг хослуулан ашигладаг. Нээрээ л үзэж байхад яг л бодит байгаль зураг авалтыг хийсэн юм уу гэмээр санагддаг шүү. Үүнийг та Howl's Moving Castle болон Demon Slayer зэрэг алдартай бүтээлүүдээс харж болох юм. Сэтгэл хөдлөм сонирхолтой зохиолууд нь анимыг зөвхөн хүүхдүүд үздэг гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэж үзэгчдийн цар хүрээгээ уламд хэлсэн юм. Аним зах зээлийг бүүм хийхэд чухал нөлөө үзүүлсэн өөр нэг зүйл бол яах аргагүй техник технологийн хөгжил. Дэлхийд даяар 700 сая орчим үзэгчтэй Netflix хүртэл саяхан цэсэндээ аним оруулснаар аним сонирхтгүй хүмүүсийн анхаарлыг ч татж чадсан байдаг. Үүнээс харвал хизээч энэ зах зээл агшихгүй болтой шүү. Тэгвэл өнөөдөр Японд 430 гаруй студи аним үйлдвэрлэж байгаа ба нийт зах зээлийн хэмжээ нь 24 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Энэ мөнгөөр та дэлхийн хамгийн үнэтэй тооцогддог Бурж Халифа шиг цамхгаас 16 худалдаж авах боломжтой гэж боддоо. Харин 8 жилийн дараа энэ зах зээлийн хэмжээ 48.3 тэрбум доллар төрөх юм. Нани? Төлбөрөө төлөөд аним үздэг бол таач буянтай хүн юм аа. Мэдээж ийм том зах зээлтэй юм чинь улсынхаа эдийн засагт үлэмж нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой үзье. 2020 онд гэхэд Японы аниме экспортлсон хэмжээ түүхэндээ анх удаа 10 тэрбум доллар давсан.
Мөн Японы аялал жуулчлалын хөгжилд голлох үүрэг гүйцэтгэдэг ба цар тахлаас өмнөх жил тус улсад 40 сая жуулчин очсны 10 жуулчин тутмын 8 нь анимтай холбоотой газруудаар зочилсан байна. Японд очисон л бол заавал очиж үзэх ёстой газрын нэг тооцогддог аним соёлын төв Акихабара хотод гэхэд л жилд 30 сая жуулчин очдог бол Диснейландд 19 сая жуулчин очдог байна. Эдийн засгт ийм томлолтын эмч нэг аниме ямар өртгөр бүтэж хэр их орлого олдох нь сонирхолтой биш гэж юу? Нэг ангид бүрийн хэмжээний анимыг бүтээхэд дунджаар $172,000 зарцуулагддаг. Монгол мөнгөөр тооцоод үзвэл 488 сая төгрөг гэсэн үг. Зөвхөн 10 аяыг нь дэвсгэхэд $19,000 зарцуулагддаг гэхээр бүтээн анги хийхэд хэр их хэмжээний зардал гарах нь төсөөлөгдөж байна уу? Гэхдээ өндөр зардал гаргаж хийчихэд тэр хэмжээгээрээ ашиг нөхөж чадахгүй тохиолдол цөөнгүй. 2004 онд нээлттэй Steam Boy нь Японы түүхэнд хамгийн өндөр өртгөр бүтсэн буюу $22 сая бүтсэн анime юм. Харамсалтай нь дотоодын болон олон улсаас олсон орлого нийлээд $10 сая арай хийж хүрсэнд бол өндөр өртгөр бүтсэн ч тийм ч өндөр амжилт олж чадаагүй. Харин нэг анги нь хамгийн өндөр зарлаа бүтсэн олон ангид анime бол бид бүгдийн сайн мэдэх One Piece анime юм. Уг анимын нэг ангийг хийхэд $90,000 зарцуулдаг ба 1997 оноос хойш 25 жилийн турш 1000 гаруй ангийг хийхэд нийт $90 сая зарцуулж байна. Тэгвэл уг анимыг бүтээгч Eiichiro Oda жил бүр One Piece-с $26 сая ашиг олдог ба дэлхийн хамгийн өндөр ашигтай аним бүтээгч юм. Гэтэл дэлхийн хамгийн баян зохиолчтой нэг J.K. Rowling гэхэд жилд $20 сая ашиг олдог байна. Ийм их хөрсөлтөөнтэй энэ зах зээлд байр суурь олж үзэгчдийн анхаарлыг татахад маш их хөдөлмөр, тууштай байдал, хичээл зүтгэл хэрэгтэйг бид бүхэн мэдж авлаа. Энэ ширүүн өрсөлдөөн дундаас л та бидний хайртай аним бүтдэг байх нь шүү дээ. Эцэст нь танд хизээж мартагчгүй сэтгэлтэй хоногшин үлдсэн аним байдаг бол комент хэсэгт хуваалцаарай. Lemon Press-ийн Stories цувралын ээлж дугаар танд хүрлээ. Хэрэгтэй мэдээлэл байсан бол цааш түгээж дэмжээрэй. Таны мэдхүй гайхахаас эхэлнэ.